өндөр чансаатай шилдэг цуг гарагтай хөдөлмөрийн дээрч Монгол улсын ерөнхийлөгч Ахмадын нотлог өгүүлээ. Одоогоос 106 жилийн өмнө монголчууд Манж Чин улсаас тусгаарлан салж үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулснаар хаант дөрөө тунхаглаж өөрийн он тоолыг эхлүүлсэн юм а. 1911 оны 12 дугаар сарын 29-ний морин цагт бүх Монгол туурхтан овг аймагуд ястан үндэснүүд оршин байгаа газар нутгаасаа нийслэл хүрээний зүг хандан мөргөж их баяр цэнгэл болж байжээ. Энэ баяр төдрийг тэмдэглэхийг Додолитер дэглэмийн үед хорж байсан бөгөөд 21-р зуун гарсан хойно сэргээн тэмдэглэх болсон юм а. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын хүрээнд анх Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бүхий барилдааныг зохиогдох болсон түүхтэй юм а. Энэ удаагийн цомын тэмцээн 2017 оны цагаан сараас эхлэн тооцох болсон чансааны үзүүлэлтийг ашиглаж байгаагаараа онцлог болж байна. Бүгчүүд энэ барилдаанд энэ жилийн 24 тэмцээнээс авсан чансаагаараа эрэмлэгдэн баригдах юм а. Монголчууд баярлаж цэнгэх үедээ хүчит бүгчүүдийнхээ мэхийг өргөдүүлэн хүчийг сорин үзэн нэн дуртай билээ. Энэ бол өвгдөөс уламжлан ирсэн агуу сайхан уламжлал Монгол соёлын нэгэн дархлаа билээ. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн цомын барилдааныг нээснийг мэдэгдэе. Хүчит бүгчүүдийн маань урам их хурсан олонний сэтгэл тэнүүн байгаа баярлалаа.